Ажил хайх стратеги. Тохирсон ажлын байр олж өгөх үйл явц. Энэхүү үйл явцын хувьд хөдөлмөр эрхлэгчийн нэг тэргуунд авч үзнэ. Хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байранд зуучлахын тулд нөөц бололцооны дүн шинжилгээ хийх бөгөөд энэ зорилгоор дараах мэдээллийг цуглуулна. Үүнд ажил горилгочийн хувь хүний дүр, үүнтэй холбоотойгоор ажил хайгчийн сул талыг биш, харин давуу талын шинжилгээ хийвэл зохино. Ингэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд ажил мэргэжлийн давуу тал, боловсролын зэрэг, ерөнхий боловсролын дунд сургууль, мэргэжлийн сургуульд ихтэй сургууль төгссөн байдал, ажил мэргэжлээрээ хуримтлуулсан туршлага, мэргэжшүүлэх давтан сургалт, хөдөлмөр эрхлэлтийн хугацаа, хашиж байсан алба мэргэжшүүлэх давтан сургалт сертификатууд, мэдлэг дадал, түлхүүр болон бусад чадамж, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж, шилжин суурьших боломж, хэлний мэдлэг, аялах, шилжин суурьшихад бэлэн байдал, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэл, хэл ярианы чадвар, сонирхол. Хувь хүний давуу тал, аргачлалын чадамж, дүн шинжилгээ хийх, бэрхшээлийн шийдлийг олох, ухаарч ойлгох, шийдвэр гаргах, зохион байгуулах чадвар, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадамж, ачаалал даах чадвар, бие даан санаачлагтай байх, гүйцэтгэлийн бэлэн байдал, бие даан ажиллах, зорилгод тэмүүлсэн байдал, үр дүнд чиглэсэн хандлага. Нийгмийн буюу харилцааны чадамж, бусдыг ойлгох, бусдыг удирдах, өөрийгөө зохимжтойгоор илэрхийлэх, багаар ажиллах чадвар, харилцагчдад чиглэсэн хандлага. Хувь хүний чадамж, уян хатан байх чадвар, уран сэтгэмж, нягт нямбай байдал, суралцах хүсэл эрмэлзэл, найдвартай байдал. Хувь хүний шинжийг илэрхийлсэн нөхцөл, орон сууц, гэр бүл, санхүүгийн нөхцөл байдал, бусдыг халамжлах, шилжин суурьших боломж зэрэг хүчин зүйлс үүнд хамаарна. Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл, зорилттой ажил мэргэжил буюу ажил мэргэжлийн салбартай холбоотой хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалд өдөр бүр ажилдаа очихоор хоол замтуулах, бусад улс оронд шилжин суурьших, хагас цагаар ажиллах, жижиг ажлын байр буюу хуваарай бизнес эрхлэх боломж зэрэг нь орно. Зорилгын хувилбарууд, дараагийн үе шатанд үйлчлүүлэгч нь зөвлөх буюу ажлын байрны зуучлалын мэргэжилтэнтэй харилцан тохиролцсны үндсэн дээр бодиттой хүрч болох үед зорилгын хувилбарыг дэвшүүлнэ. Зорилгын хувилбарыг сонгохдоо амжилтанд хүрэх магадлал хамгийн сайн зорилгыг сонгоно. Ялангуяа зорилттой бүлгийн хувьд үүнийг онцгой анхаарна. Сонгосон хувилбарын талаар дараачийн уулзалтын үеэр үйлчлүүлэгчтэй ярилцаж баримтжуулна. Үйлчлүүлэгчийн хувьд дараах зорилгын хувилбаруудыг дэвшүүлэх боломжтой байдаг. Үүнд анхдагч хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхлэх, гэртээгээ ойр ажиллах, гэрээсээ хол газар ажиллах, гадаад улс оронд ажиллах, хагас цагаар ажиллах, бичилт ажлын байр, богино хугацааны хөдөлмөр эрхлэлт. Зорилгын энэхүү хувилбарыг дэвшүүлэхдээ өөр хооронд нь орлуулж болох үец зарим мэргэжлийн уян хатан чадварын талаар хийсэн судалгааны үр дүнг ашиглаж болно. Энэ судалгааг компани зүгээс харж хийсэн бөгөөд өөр хооронд нь орлуулж болох үец ажил мэргэжлийг боловсрлоор нь ангилан үзүүлсэн байдаг. Үүнд боловсролын бүх түвшин, мэргэжлийн бүх чиглэлээр хооронд нь орлуулах боломжтой хувилбаруудыг нэрлэжээ. Барилгын металл боловсруулах, захилгааны, арилжаа, техникийн, байгалийн шинжилгээ ухааны салбарын зарим ажил мэргэжлүүд хоорондоо төстөөд тооцогддог. Хөдөлмөрийн анхдагч зах зээл дээр хөдөлмөр эрхлэх боломжгүй бол зорилгын дараах хувилбаруудыг боловсруулж болно. Мэргэжлийн боловсрол эзэмших, эсвэл ихтэй сургуульд суралцах, оршин суудаг газартаа эсвэл өөр газар сургалтанд хамрагдах, ихтэй сургуульд элсэн суралцах, оршин суудаг газраа өөр орон нутагт, гадаад улс оронд. Хуваарай бизнес эрхлэх тухайгаа бүртгүүлэх. Хуваарай бизнес эрхлэх зорилгоор бичил зээл авах боломжтой. Цагийн ажилд зуучлах төвийн хөдөлмөр зуучлалын ажилтнууд ажил горилгочдын саналыг ажлын байрны нийлүүлэлтэд харьцуулахдаа хувийн хэргийн картыг ашиглана. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчийн талаарх мэдээллийг цуглуулах нь маш чухал бөгөөд ажлын байранд тавигдах шаардлагын дэлгэрэнгүй лавлах нь ажил олгогч нарт үйлчлэгээ үзүүлдэг нэгжийн ажилтнуудын хувьд чухал үүргийн нэг юм а. Мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан системийн хувьд түүний үр өгөөж нь тохируулах чанар хурдаас хамаарна. Тохируулах чанар гэдэг нь компаниудын зүгээс тавигдах шаардлага, тэдгээрийн хүлээлт, цалин хөлсний дээд хэмжээ,
ажлын байршил, ажил горилагчийн мэргэшил боловсрол, тэдний хийх хүсэлтэй ажил, цалин хөлсний хүлээн зөвшөөрөгдөх доод хэмжээ, нүүн шилжих боломж зэргээс жуучлах ажлын үр дүн ихээхэн хамаардаг. Тохируулах чанар нь орчин үеийн мэдээллийн систем хэрэглэгчээс нэн тэргуунд сонирхож байгаа ажил мэргэжлийн талаар асуух. Жишээ нь захирлын туслах, захилгаанчин, программист гэх мэт бөгөөд хэрэглэгчийн сонголтоос хамааран тухайн ажил мэргэжлийн түгээмэл шинжийг сонгуулна. Технологийн хувьд энэ нь харилцан хамаарал бүхийг мэдээллийн баазын загварт суйрлах бөгөөд өнөөгийн байдлаар энэхүү технологиг холбооны бүгд найрамдах Герман улсын хөдөлмөр зуучлалын агентлагууд түгээмэл ашиглаж байна. Үүнийг ашиглахад зуучлалын ажилтан байх шаардлагагүй, харин ажил мэргэжлийн хэв шинжийн нэгдсэн мэдээллийн сан ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ажил мэргэжилд тавих нийтлэг шаардлага болох боловсрол, наривчилсан мэдлэг, ажлын туршлага, албан тушаалын шатлал, ажил мэргэжлийн бүлгээс үл хамаарсан нэмэлт чиг үүрэгтэй холбоотой шинж гүнзгийр нь задрах тутам энэ төрлийн мэдээллийн баазад тавигдах шаардлага улам нэмэгддэг. Тиймээс дэлгэрэнгүй наривчилсан судалгааг ажил горилагч, ажил олгогчдын дунд хийх нь чухал ач холбогдолтой юм а. Ажил горилагч бизнес эрхлэгчтэй ярилцлага хийх нь хамгийн сайн арга хэвээр байсаар байна. Хурд ажил горилагчдыг тохирсон ажлын байранд нь зуучлах аргыг мэдээлэл харилцаа холбооны технологи цуурлан хэрэглэх тохиолдолд ажлын байрны талаарх мэдээллийг захим шуудан, утас, мессеж ашиглан цаг алдалгүй ажил горилагчдод хүргүүлэхийн зэрэгцээ ажилтан авахар зэхэж буй компанид ажил горилагчийн талаарх мэдээллийг илгээдэг. Байгууллагын хувьд шаардлагатай хүний нөөцийг богино хугацаанд олж авах нь тун чухал юм. Компаниуд ажлын байранд тохирсон хүнээ түргэн хугацаанд олж авах нь хүний нөөцийн хомсдол үүсгээс урьдчилан сэргийлэх огтур нөхцөл юм а. Үүнээс гадна ажил горилагч зуучлагын байгууллагууд ажилгүй байж цаг алдахыг хүсдэггүй нь тухайн ажил горилагчийн хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаагийн нэгэн илрэл юм а. Энэ байдалтай уялдуулан ажилд орох өргөдлийг шаардлагатай материалын хамт хавсарган хүргүүлэх, сонгож шалгаруулалтын ярилцлагад оролцуулах, ажил горилагч өөрийгөө биечлэн танилцуулах, ажил хайгчдын мэдээллийн баазад бүртгүүлэх зэргээр ажил горилагч болон хүний нөөц шаардлагатай компанийг өөр хооронд нь түргэн шуурхай холбох нь тун чухал ач холбогдолтой. Зарим тохиолдолд ажил хайгчийн зүгээс тухайн ажлыг хийх сонирхолгүй байгаа нь тогтоогдож болно.